Зүйлийн төлөөлөл ард иргэд нэг ийм зүйлийг ярьж байгаа маа. Оюутнуудад мөнгө өгчих юм бол шоудаад 70 мянган төгрөг өгөх юм бол хавтгай шоудалт болох юм биш үү гэд. Тэгэхээр энэ бол хариуцлага байх ёстой маа, итгэл байх ёстой маа. Бид тэх юм биш үү гэд одоо юу гэдэг те бүтэхгүй зүйлийг хараал явал бүтэхгүй зүйл олон байгаа. Харин бид бүтээх талаас нь бид нэр хийж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр нэг зүйлийг би энд мэдгдмээр байгаа. Монголын оюутан залуусын сайн дурын нэгдэлд 21 аймгийн оюутны холбоо зөвлөлүүд нэгдсэн байна. Энэ холбоо зөвлөлүүдээр дамжуулаад та бүхний итгээд өгж байгаа мөнгөн дээр хяналт тавих болно. Өнөөдөр үнэхээр энэ мөнгийг аваад шоудж байгаа тэр залуучуудад бид бүхэн хариуцлага тооцох болно. Бид хариуцлагатай оюутан гэсэн байгаа шүү дээ. Тэгэхээр манай залуучууд энд хариуцлага тооцож ажиллах болно. Улаанбаатар хотын бүх оюутны холбоо зөвлөлийн дарга нар хариуцлага тооцож ажиллах болно. Монголын оюутны холбоо энэ дээр хариуцлага тооцож ажиллах ёстой. Монголын оюутан залуучдын төлөө. Тэгэхээр хас банкны одоо тэтгэлэг аваад, Зориг сангийн тэтгэлэг аваад, Хаан банкны тэтгэлэг аваад авсан мөнгөөрөө тэр залуу, тэр оюутан шоудчихжээ гэж би сонсоогүй. Бид сонсоогүй. Тийм болохоор итгэж өгсөн итгэл найдварыг залуучууд хадгалах болно. Залуучуудаа итгээрээ эрхэм улсын хурлын гишүүд ээж аваад бидний агч нараа бид залуу үедээ итгэхгүй бол та бүхэн бидэнд итгэхгүй бол Монголын маргаашд итгэхгүй байгаа та яг л нэг адилхан. Тэгэхээр энэ бүтгэн сайн дурын нэгдлэгдсэн байгаа. Нэгдлэгдэг бол ямар нэгэн эрх ашигыг, ямар нэгэн эрх мэдлийг мөнгө амж нэгтгэдэг юм аа. Нэгдлэгдэг ямар нэгэн шаардлагаар, ямар нэгэн зарчмаар, ямар нэгэн шаардлагатаар нэгддэг юм аа. Нэгдлэгдэг сайн дураараа нэгддэг юм аа. Монголын залуучууд сайн дураараа нэгдэж байгаа. Энэ өнөөдөр бидний хамгийн гол тулгуур болж байгаа маа. Бид сайн дураараа Монгол гэсэн тодтгол доор нэгдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол бидний хувьд Тэнгэрийн цаг, жамуухын хэлснээр Тэнгэрийн цаг гэдэг бол яг одоо энд хийх ёстой зүйлийг нь хийж, бүтээх ёстой зүйлийг нь бүтээж, шийдэх ёстой зүйлийг нь шийдэх ёстой цагийг хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол Тэнгэрийн цаг. Монголын мянган залуучууд, Монгол бол залуучуудын орн. Залуучуудын эзэнт гүрний бүх ард иргэд өнөөдөр Тэнгэрийн цагтаа хамт алхах ёстой. Тэнгэрийн цагтаа хамт өнөөдөр нэгдэх ёстой. Тийм болохоор өнөөдөр нэгдээч гэж уриалж байгаа маа. Өнөөдөр нэгдээч. Монголын залуучуудын төлөө, Монголынхоо ирээдүйн төлөө бүгдээрээ хамтдаа нэгдэцгээе залуучуудаа. Бусад залуучуудаас дуу хоолойгоо илэрхийлнэ байх. Сайн байцгаана уу залуучуудаа. Би Баян аймгийн оюутан залуучтай холбоог төлөөлж энэ оюутан залуусын сайн дурын нэгдэл үгээлж байна. Тэгээд Монголын залуучууд ер нь сая маа залуучууд нэлээ олон асуудлуудыг ярьлаа. Миний хувьд бол нэг л зүйлийг хэлмээр байна. Манай хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүс энэ дээр нэлээ анхаарч ажилласаа. Ер нь манай залуучууд ер нь нийгэмд тулгамдсан, нийгэм рүү хандсан маш олон ажлуудыг ер нь санаачилж хийж байна. Энийг ер нь нийгэмд хүрэх гол масс хүрэх ажлын маань хэвлэлийг хийдэг шүү. Тийм болохоор манай хэвлэл мэдээллийн байгууллагын маань энэ дээр бас нэлээд сайн хүчтэй тулгаж өгөөсэй гэдгийг хүсмээр байна. Тэртээ тэргүй манай их хурлын гишүүд бас яаж ажиллахаа мэдж байгаа байлгүй дээ, тий. За баярлалаа. За тэгэхээр өнгөрсөн хугацаанд бидний одоо тооцоосноор бидэнтэй нэгдснээр магадгүй манайхаа авчирсан байх регистрийн дугаараа зураад бичээд, гарын үсгээ зураад, утасныхаа дугаараа бичээд, хаана яаж сурдгаа бичээд ингэсэн 30 мянган оюутан нэгдсэн байдаг юм аа. Үлдсэн 140 мянган оюутан бас байгаа. Та бүхэн бас биднэртэй нэгдэх ёстой. Тэгээ нэг зүйлийг энэ хэлмээр байна л да. Мэдээж биднээс гадна залуучуудын төлөө ажиллаж байгаа байгууллагууд байгаа. Энд цугларж байгаа бүх залуучууд ардаа олон залуучуудын төлөө ажилладаг. Тэдний төлөө цаг заваа зориулдаг. Тэдний төлөө зориулдаг, хичээдэг, зүтгэдэг, зарим нь муулуулдаг, зарим нь сайлуулдаг. Мөн өөр бусад байгууллагууд ч гэсэн байгаа. Гэтэ бид нийтлэг нэг эрх ашигынхаа төлөө нэгдъя гэж. Хэн нэгэн биднийг мөнгөөр худалдаж авах гэж оролдвол бид бүхэн тэр нэгнийг хамгаална гэж. Хэн нэгэн биднийг дарамтлаж дээрлэх гэж оролдвол бид бүхэн тэр нэгнийг хамгаална гэж. Хэн нэгэн биднийг гадуурхаж, хэн нэгэн бидний үзэл бодлыг үл ойшоовол бид олуулаа бие бинийгээ хамгаална гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр залуучуудын эрх ашигын төлөө ажил хийдэг төв гол байгууллагууд
Дөрөвдүгээр Монголын залуучдын холбоо, Монголын оюутны холбоо, бусад том байгууллагууд ажлаа хийхгүй бол бид хамгийн сайн хатгаж өгдөг өргөс байх болно. Бид ажлыг хийх чинь нөлөөлөх болно. Та бүхэн ч гэсэн бидэнд нөлөөлөөрэй. Залуучуудын хэлсэн үг, ярьсан зүйл үйлдэл болох ёстой. Бодит үйлдэл үр дүн болох ёстой. Тэгэхээр бид дараачийн ажлаа төлөвлөж юм л та. Монголын бүх залуучууд өнөөдөр өвчтөө байна. Олон залуучууд өвчтөө. Би гэхэд 3 өвчтөө. Тэгвэл магадгүй 30 өвчтөө залуучууд байгаах. Тэгэхээр тэр олон залуучуудыг нэг удаа магадгүй эрүүл мэндийн үйлдэгт яагаад төр засгаас харж үзээд Монгол хүнээ эрүүл байлгахын төлөө бид цөөхүүлэн штэ. Хэдэн тэрбум биш 2 сая 5 600 мянга. Нэг удаа яагаад бүгднийг эрүүл мэндийн үйлдэгт хамруулж болохгүй гэж. Монгол хүнээ эрүүл болгоё. Монголын ирээдүгөө эрүүл болгоё. Монгол хүний насжилтыг 60 биш 70 болгоё, 80 болгоё, 90 болгоё. Тэгэхээр ийм зарчмуудыг, ийм ажлуудыг бид бүхэн санаачлан олон нийтэд мэдэгдэж хэрэгжүүлэх болно. Та бүхэн харин дэмжиж идэвхтэй сайхан оролцоорой гэдгийг хэлмээр байгаамаа. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. Монголын оюутан залуусын сайн дурын нэгдлийн өдөртөх зөвлөлийн гишүүн Дааван юм байна. Оюутан залуусын сайн дурын нэгдлийн 2010 оны 9 сарын 25-нд аль биесээр байгуулагдсан байгаа. Бидний эрхэм зорилго бол дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц Монгол залуучуудыг боловсруулах, хөв нэмрээ оруулах, залуучуудынхаа дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний ашиг сонирхлыг хамгаалахад оршиж байгаа. Тэгээд бидэнтэй нэгдсэн аймгийн албан байгууллагууд болон аймгийн оюутны зөвлөлийн гишүүдэд баярлалаа. Тэгээд Монголын залуучуудын холбоос бид нэр тайлангаа өгөөч гэж хэлмээр байна. Бид нар бас цаашаа ажиллаа ингэж хиймээр байна. За тэгээд нөгөө нар мандаж жаргадаг, навч сургаж бас ганддаг гэчээр өнөөдрийн залуучуудын нэгдлийн өдрийн ажил өнөөдөр хэвлэлийн багварал өндөрлөх тийшээ хандаж байна. Тэгэхээр энэ удаа нэг зүйлийг бид нэр залуучуудаа хайрлан, хамгаална, дэмжинэ гэсэн байгаа. Тэгэхээр яг одоо бидний дараа хэвлэлийн багварал хийх гэж байгаа СПН телевизийн сэтгүүлч Сумхүүгээ залуу байгаа. Энэ залуу өнөөдөр маш хүнд өвчний улмаас магадгүй алга хөрвөдөр амьдрах үгүй юу гэдгийг шийдэгдэж байна. Тэгэхээр үүнд бид нар ч гэсэн тусалж байгаамаа. Монголын оюутан залуусын сайн дурын нэгдлийн бүх гишүүн байгууллага бүх одын тоглолтын 5 дахь өдөр зохион байгуулж байгаа юм билээ залуучуудын төлөө. Монголын бүх одуудаа баярлаа. Залуу хүнээ хайрлж хамгаалж байгаад. Тэгэхээр энэ сумхүүд зориулаад Монголын оюутан залуусын сайн дурын нэгдлийн бүх байгууллагууд 500 мянган төгрөгийн хандив өгнө. Залуучуудаа бид нэр хайрлнаа. Нэг ч гэсэн өнөөдөр идэвхтэй бидний төлөө дуу хоолой болж явж исэн залуугаа бид бүхэн хайрлах болно. Энийг ч гэсэн албан ёсоор хэлье. Бидэнтэй та бүхэн холбогдоорой. Монголын оюутан залуусын сайн дурын нэгдэл та бүхний эрх ашигын төлөө суудаг биш хийдэг байгуулга байх болно гэж байгаа. Тэгэхээр би энд өнөөдрийн үйл ажиллагааг хаагаад эцсийн хэдэн чухал зүйлийг дахиж дурдъя гэж бодож байна. Бидний үндсэн зарчим бодлого залуучуудын нийтлэг нэгдсэн эрх ашигын төлөө ямагт ажиллах болно. Биднийг аль нэг нам, аль нэг хувь хүн хизээч худалдаж авч идэхгүй, худалдаж авч чадахгүй. Бид олуула. Мөн Монголын оюутан залуусын сайн дурын нэгдэл цаашид игнэндээ олон байгууллагын нэгтгэхийг үргэлж та бүхнийг хүлээж байгаа шүү гэдгийг хэлье. Мөн тэтгэлэгтэй хариуцлагатай оюутан уриалгыг одоо бид хүн удахгүй улсын хурлын гишүүд талархал болгож хүрэх болно. Бид цуглаан зохион байгуулах болно. Өнөөдөр нийгэмд тодорхой хувийн эзэлж байгаа тэр боломжийн айлын оюутнууд биш. Ямар их зовлон донд, ямар их хэцүү амьдрал донд сурж хөлөмөрлөж, зарим нь завсарч орхигдож явж байгаа тэр мянган залуучуудыг дэмжиж туслахын төлөө, боломжийг нээж өгөхийн төлөө Монголын уул уурхай янз бүрийн салбараас орж ирж байгаа мөнгийг Монгол хүний оюундуу зарцуулахын төлөө бид бүхэн хичээх болно. Бид бүхэн тэмцлийн цуглаан биш, талархлын цуглааныг удахгүй зохион байгуулах болно. Талархлын цуглаан дээр оюутнууд та бүхэн, оюутан залуучуудын ээж аав, эрхэм агч нар та бүхэн бүгдээрээ
хүрэлцэн ирээрээ хизээ хаана олон гэдгийг тун удахгүй олон нийтэд мэдээлэх болно. Тэгээд яг өнөөдөр 2011 оны 5 сарын 11-ний өдөр Монголын оюутан залуусын нэгдлийн өдөр гэдгийг албан ёсоор бид бүхэн тунхаглаж байна. Энэ өдөр бидний нэгдлийн өдөр байх болно гэдгийг та бүхэн тунхаглая. За тэгэхээр энэ өдрийн хэвлэлийн байгуулалд ирсэн бүх одоо төлөөлөгч нар, удирдах зөвлөлийн гишүүд, сэтгүүлч нартаа баярлалаа. Хамгийн сүүлчийн 5 хурамыг асуултанд зориулж үлдээе. Асуух асуулт байвал асууно уу? Ирсэн оюутнуудаас ч гэсэн асуух асуулт байвал асуугаарай. Тэгэхээр энэ нэг зүйлийг тайлбар хийхэд энэ ерөнхийлөгчийн одоо хуулийн нислэгээр яриад байгаа шүү дээ. Энэ болохоор зөвхөн нэг оюутны 70,000 тэтгэлгийн асуудал биш шүү. Дээд улс орлын тогтолцоо, чанар, систем тэр чигээр нь өөрчлөх, шинжлэх, чанаржуулах, улам бүр бат тулгууртай болох тэр олон асуудлыг цогцоор нь шийдэж байгаа юм хуулийн нислэг байгаамаа. Та бүхэн бас президентцийг ингээд сайт руу ороод үзэж судлаарай гэдгийг бас давхар хэлмээр байна. Асуух асуулт байвал асууна уу бүгдээрээ? За тэгэхээр асуух асуулт байхгүй бол өнөөдрийн хурлын арга хэмжээгээ албан ёсоор хааж Монголын олон мянган залуучууд нэгдэж байхдаа шийдэж чадаагүй, хийж чадаагүй, бүтээж чадаагүй асуудал гэж байдгүй юм байлээ. Хамгийн анх хэлсэн бидний залуучуудын эзэн төрний эрхэм гишүүдээ бид Монголд залуучуудын нэгдсэн эзэн төрнөө байгуулах болно. Энд хүн болгон оролцох нь чухал шүү. Бид Монголоо өнөөдрөөс илүү сайхан болох болно. Бид Монголынхоо төлөө Монгол залуухан яаж зүрхэн зохилж, яаж үйлдэл нь гарч, яаж үг нь гарч, яаж хийж бүтээдгийг та бүхэнд харуулах болно. Баярлалаа.